Энэ удаагийнхаа бичлэгээр 2016 онд нээлттэй хийсэн Өмнөд Солонгосын уянгийн драм төрлийн Канола киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Шасгийсэн жинхэнэ солонгос хоолны амтыг юунаагаас солонгосын уламжлалт амтыг орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарттай хослуулан дээд зэрэглэлийн соёлтой үйлчилгээг юунаа үзүүлдэг. Мөн чанар стандартыг баримтлан тасралтгүй хөгжиж үйл ажиллагаагаа сайжруулан ажилласаар байна. Хайртай хүмүүсээ баярлуулах хамгийн амттай сонголт юунаа. Хайртай бүхэндээ жинхэнэ амтыг мэдрүүлээрэй. Та 77 Тэг 4 11 дугаарт залгаад гэртээ хөргүүлээд аваарай. Хайртай бүхэндээ Юна ресторан. Кино маань далайн эрэг дээр хясаа замаг авахаар шомбох гэж буй эмэгтэйчүүдийн дулаан аз жаргалтай мөчөр эхэлдэг. Холгойхон хээжигэх охин эмээ болгоомжтой байгаарэ гэж дэмжин суун. Эмээ нач охин дээр ирэх үед охин эмээгээс далай тэнгэр хоёрын аль нь том юм бэ гэж асуухад эмээ нь далай илүү өргөн чи том болохоор ойлгоно гэж хэлдэг. Эмээ охин хоёр маш нандин холбоотой. Нэг удаа тэд гэрлүүгээ буцах замдаа дэлгүүрээр ороход охин орсон даруйда хайрцагтай өнгийн шохоо авахд эмээ нь мөнгө муутай байсан ч ач охиноо авахыг зөвшөөрөхөд охин маш ихээр баярлана. Тэгэд охин гэртээ ирмэгцээ хан ваар зэрэг зурж болох бүхэл зүйл дээр зураг зурж эхэлдэг. Хээжи охин ч арлын хүмүүсийн хайрыг хүргэсэн охин байлаа. Нэг өдөр эмээ нь ач охиноо дагуулan аавынх нь булшин дээр очдог. Улмаар аавынхаа булштай ярин суух охиноо харсан эмээ цаанал нэг гунигтай. Нэг өдөр эмээ охин хоёр захаар бараа үзэн явж байх үед охин олон өнгийн чулуун бугууч авахыг хүсэхэд эмээ нь бас л зөвшөөрнө. Охин төөрөхгүй тулд эмээгийнхээ цамцнаас зууран явж байсан ч гэнэт алга болдог. Эмээ сандарч охиныхоо нэрийг дуутахаас өөр хийж чадах зүйл түүнд байсангүй. 12 жилийн дараа хээжи найзынхаа хамтаар дэлгүүрээс гоо сайхны бүтээгдэхүүн хулгайлж байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Тэд түрээсэлдэг байрандаа ирэхэд тэдний захилгааныг дасалсан байгаагаас харвал тэд гудамжны амьдралтай гэдэг нь тодорхой. Ингээд тэд хийцгүүрэн сууж хээжи нүүрний будгаар зураг зурж байх үед тэдний цонхон дээр хоёр эрэгтэй найз нь ирээд гарч юм идэх санал тавьдаг. Дараа нь тэд интернет кафед сууж байх үед хөвгүүд нэг залууг сэгсэрхээр төлөвлөгөө боловсруулж үүндээ охтыг оролцуулахар шийдэн хээжигийн найзыг биеэ үнэлэгчийн дүр эсэг гэхэд тэрээр татгалцснаар түүнийг дарамтлана. Энэ бүхнийг харж байсан хээжи дэслэггүй. Би хий. Зүгээр л дүр эсгэхэд л болно эцтэй гэлээ. Дараа нь хээжи нэгэн хижээл насны эрттэй буудалд байх ба арайгч хаалганы түгжээг тайлан хөвгүүдийг оруулж ирснээр тэд эртхэн зургийг нь дарж 10 сая вон өгөхгүй бол эхнэрлүүч нь зургийг явуулна гэж сүрдүүлдэг. Гэтэл залуу саналыг хүлээж авалгүй татгалзаж буудлаас зүгтах гэж оролдон хөвгүүдтэй тэмцэлдснээр тэд залууг цагаан хэрэглэлээр бүтээн санамсаргүйгээр орон мөргүүлэн дараа нь үргэлжлүүлэн зодож эхэллээ. Хэсэг хугацааны дараа цагаан хэрэглэлээс цусаа нэвчэж залуу толгойдоо хүнд гэмтэл авсан гэдэг нь тодорхой болж асуудал үүсснээр үйл явдал тэд өрөөндөө очиод юмаа багалж байгаагаар үргэлжлэнэ. Ингээд түрээсийн умгар өрөөнөөс гарахаас өөр аргагүй болсон охид гудамжинд гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Жихүүн өрөө хээжи шатан дээр сууж байхад удалгүй найз нь ирж түүнд идэх юм өгнө. Тэд юмаа идэж байхад найз нь ууж байсан сүн дээр нь байгаа алгуулсан охиныг хайж байгаа зарлал дээрх нэр хээжиний нэртэй адилхан байгааг хэлэхэд хээжи зарлалыг хараад хэсэг бодолд автаж сүүг дараа уун гээд халаасандаа хийдэг. Энэ үед өндөр настай болсон эмээ нь ховорхон байдаг ургамалт хандан би та нарыг амархан олдог. Харин ач охиноо энэ амьдралдаа олохгүй бололтой гэж хэлэн гунигт автана. Сэтгэлээр унсан эмээ ач охиноо хайж байгаа зарын хуудсыг янзалж байгаагаас харвал тэрээр одоо ч хээжоныг олно гэсэн итгэл найдвараа алдаагүй байгаа бололтой. 12 жилийн хугацаанд хайртай хүнээ хайж нэг л өдөр олно гэсэн итгэлтэй амьдрна гэдэг ямар хэцүү байхыг төсөөлшгүй. Удалгүй эмээгийн гэрт үл хөдлөх хөрөнгө зуучлагч залуу ирж 4 дахин их хүнээр байшингч навъя гэсэн санал тавихад эмээ зөвшөөрөхгүйгээр барахгүй зуучлагчийг хөөж усаа цацхад хээжний авгаах Сүкко гэх хүү Сүкко руугаа цацчихдаг. Эрэг дээр хээжний авгаах Сүкко ээжтэй хандан зөрүүдлэд байлгүй насаа бодож газраа зараад сайхан амьдраачтэй гэж хэлэхэд эмээ тэгээд хээжи хаана байгаа гэж эргэж ирэх юм бэ гэж хариулна. Тэдний ярианаас хээжний аав нь нас барсны дараа ээж нь түүнийг жаахан байхад нь орхиж явсан гэдэг нь тодорхой болно. Энэ үеэр Сүкход хээжийг олсон гэсэн дуудлага ирдэг. Эмээ хүү бэрийнхээ хамтаар ирээд ач охин нь хаана байгааг асуухад ажилтан та нарыг хүлээж байгаа. Эхлээд бид түүнийг үнэхээр та нарын хамаатан мөнгө эсхийг шалгах ёстой байдаг юм гэж хариулдаг.
Өөр нэг ажилтан тэднийг дагуулж аваад уулзах ба ДНХ-гийн маягтыг бөглөөрэй гэд өгнө. Дараа нь ажилтан тухайн үед Хээжиний ээж нь охиноо хулгайлж өөрийнхөө гэр бүлийн гишүүнээр бүртгүүлсэн. Гэсэн ч ээж нь машины осолд орж нас барснаар хойд эцэг нь халамжлах чадваргүй байсан болохоор асрамжийн газарт очсон байна гэдгийг хэлнэ. Ийхүү 12 жилийн дараа уй гашуу тайлагдаж эмээ ач охин хоёр уулзахад Хээжи нэг л жиргсэн гэм хийсэн байдалтай байхад эмээ аз жаргал баяр хөөр нулимсаар дүүрэн байлаа. Энэ үед Хээжи ээж таныг нас барсан гэж хэлсэн гэж хэлдэг. Эмээ ач охиноо их зовсон байхтаа гээд чамайг амьд байхад чинь л оллоо хэмээн уйлсаар. Дараа нь гэр бүлийн зургийг дарна. Хээжи гэртээ ирснийг тэмдэглэж цайрлаганд бэлдэж байхад Сүкхо эмээг олон жилийн дараа аз жаргалтай инээж байгааг дурддаг. Хээжи эмээдээ туслах гэсэн ч эмээн түүнийг орж амар гээд юу ч хийлгэсэнгүй. Хээжи дотор байхад түүний багада хэрглэж байсан бүхэл зүйл нь яг л хэвээрээ байлаа. Орой хөршүүд нь цуглаж цайллах сайхан үргэлжиж байхад Хээжинийг эргэж ирснийг сонссон зуучлагч яаран ирээд шуудхан л байшингийнхаа байдлыг хараад зочирдоогүй юу зарчхал та гэж ятгахна. Улмаар гэр бүлийнхэн Хээжийг дөнгөж ирчгээд байгааг зуучлагчд хэлж зүгээр л сайхан ууж тэмдэглэхийг хүсдэг. Хэдийгээр Хээжи хотод жаргалтай амьдарч байгаагүй ч хөдөөгийн амьдралд төдийлөн нийцэхгүй байгаа бололтой. Маргааш нь эмээ Хээжинийг дагуулan захаар явж түүнд хэрэгтэй зүйлс болон сургуулийн дүрмт хувцас авч өгнө. Хээжи эмээгээс нууцаар тамхи татан алсыг ширтэн юм бодож удалгүй найзтайгаа уцаар ярихад хэдийгээр буудалд орны ирмэг мөргсөн залуу өхөөгүй ч мөнгө нэгсэн. Хэрвээ өгөхгүй бол цагдаад өгнө гэж сүрдүүлсэн гэдгийг найз нь хэлэн тэрнээс гадна хөвгүүд Хээжинийг хайж байгаа болохоор хэсэгтээ наана бай гэж зөвлөдөг. Уцаар ярьж дуусаад алхаж яваа Хээжинийг нэгэн хөвгүүн зогсон харна. Хөвгүүний нэрийг Ханы гэдэг бөгөөд Хээжин дээр ирж ярилцах гэсэн боловч Хээжин саад болоод байлгүй мөрөөрөө яв хэмээн түүнийг үл тоодог. Гэсэн ч Ханы түүнийг дуугаараа гэрт нь хүргэж өгөхийг санал болгож тэд том салхин сэнснүүд бүхий эргээр явж замдаа далайд шомбох хүмүүсийг харан хэсэг яриа өрнүүлнэ. Дараа нь усанд орж байгаа Хээжин хаалгаа түгжиж хувийн орон зайгаа мэдрэх гэсэн боловч эмээ нь хаалгыг нь тайлуулж эмээгийн хувьд Хээжи одоо ч жоохон байгаа болохоор усанд орж байхдаа хаалгаа түгжих шаардлагагүй гэдгийг хэлнэ. Хичээлийн шинжил эхэлж Ханыгийн ангид багш Хээжинийг өөрийгөө танилцуулаарай гэхэд багасаа гудамжинд өссөн Хээжи өөрийгөө танилцуулаад эцэст нь надад битгий саад болоорой гэж хэнэггүйхэн хэлснээр ангийнхныгаа алмааруулдаг. Зургийн хичээл ороход багш нь төсөөлөлтөө буусан зураг зураарай гэж даалгахад Хээжи дэмэл харандаага барин сууна. Улмаар түүнд зааварласан багшд Хээжийн игдүтснээр багш түүнийг зураг зурж дуусах хүртэл эндээ суугаарай гэж даалгасан ч олон цаг болсон ч Хээжин зураг зурхгүй суусаар. Тиймээс багш нь зөрүүд минь одоо яваа гэж хэлэхэд Хээжи босохдоо кошлоко унгаснаар нүүрний будаг нь ил гарахад тэрээр харандаагаар биш нүүрний будгаар зураг зурдаг. Нэлээд орой болж багш Хээжинийг одоо ч байсаар байгааг анзааран яваагүй байгаа мó гэхэд Хээжин зурчхлаа болсон уу гэж хэлээд гарахад Ханы түүнийг хүлээж байв. Багш Хээжиний зурсан зургийг хараад мөн ашигласан хэрэгслийг нь анзаарч энэ охиныг дээ хэмээн дуу алдана. Хээжин гэрлүүгээ алхаж байтал Ханы түүнд хань болон араас нь дагдаг. Дараа нь тэд гудамжиндаа ирэхэд эмээ нь санаа нь зовсон байдалтай хүлээж авах ба түүнийг баяртайгаар досон авч гэрийн зүг хамтдаа явлаа. Тэд оройн хоол идэхэд хэдийгээр Хээжин өөрөө идчихнэ гэсэн ч эмээ нь түүний аманд хоол халбагдан өгч эрхлүүлдэг. Маргааш сургууль дээр зургийн багш Хээжинийг дуудаж хэрвээ зургийн клубт нэгдэх юм бол хичээлээс чинь чөлөө авч өгнө. Эдгээр сурагчид тэгээд л клубт явдаг юм. Гээд хажуудаа байх хөшөөний зургийг зурхыг даалгана. Хэсэг хугацааны дараа Хээжи зурж байтал багш нь түүнийг гоочлсноор Хээжи боллоо гээд босоод явах гэтэл багш тэнд хичээлд сууснаас энд зурх нь хавьгүй дээр шүү дээ. Хүсээдэвэл явж болно гэж хэлснээр зураг зурх дуртай Хээжи үлдэхийг сонгодог. Одоо эмээ байшингаа зарах цаг нь болсон хэмээн шийдэж зуучлагчийг дуудан бичиг баримтан дээр нь тамга дарна. Багш Хээжид илүү хүнд даалгавар өгч сүүдэрт биш гэрэлд анхаарлаа төвлөрүүл. Зэргээр түүнийг сайн зураач болоход хэрэгтэй заавар зөвлөгөөг өгдөг. Ойд Ханы Хээжид зориулж пянза тоглуулахад тэрээр түүнээс яагаад ийм зүйл хийгээд байгаа юм гэж асуух ба Ханы би холбоо тогтсныг мэдэрсэн. Бас чи хөөхөн гэж хариулна. Хээжи найз руугаа залгахад хөвгүүдийн нэг утсыг нь булаан авч
мөнгө хэрэгтэй байгаа болохоор мөнгө аваад хүрээ дээр найз чинь амьдрал үүнтэй шууд холбоотой шүү гэж хэлдэг. Дараа нь зургийн багш Хээжийг дэмжиж түүнд бусдаас онцгойлон илүү ихийг зааж өгч байгаа ч өөрийн гэсэн хэв маяг алга гэж шүүмжлэхэд асуудалд орчход байгаа Хээж би гоцавьяасгүй байх, цаашид сурахгүй гэж хэлээд явах гэтэл багш шүүгэнээсээ эмээгийнх нь өгсөн зүйлсийг гаргаж эднэрийг буцаагаад аваад яв. Эмээ чинь намайг чамд сайн зааж өгөөрэй. Тэгжүүч чамайг сайхан амьдрна гэж хэлсэн гэж хэлнэ. Тэгээд чамайг хэцүү амьдралд туулсныг би мэднэ. Энэ нь чамайг хүчтэй эсвэл сул дорой болгосон байж болно. Гэхдээ амьдрал чамаас л хамаарна шүү дээ. Чамайг гэсэн чамд хайртай эмээ чинь байхад чи ядчил жаахан ч гэсэн хичээх хэрэгтэй гэж багш хэлснээр Хээжний сэтгэл эмтэрдэг. Зуучлагчийн ажил дээр учир битүүлэг эрэхтэй орж ирээд асуух зүйл байгаагаа хэлнэ. Энэ хооронд эрэг дээр далайд зориулсан ёслолын баяр болж эмээ нь далайн бурхнаас ач охиныг минь сайхан амьдралд хүргэж түүнд туслаарай хэмээн чин сэтгэлээсээ залбирч байх үед Хээжийн эмээгийнхээ хадгаламжийн дэвтэрнээс мөнгө хулгайлах гэж байхдаа би юу л хийгээд байна да хэмээн эргэлзэнэ. Эмээ нь мөнгө нь алга болсон хэмээн цагдаа дуудсан байх ба цагдаа гаднаас хүн нэвтэрсэн уул мөр алгаа гэж хэлэх үед Хээжи гэртээ ирэх нь таардаг. Энэ үед Берн мөнгө алга болсон гинэ гэсээр ирэхэд Сүкхо шүүгэнд нь байсан сая 500 мянган вон алга болсон юм байхаа гэж хариулна. Гэтэл хөршин ирээд эмээд тэр мөнгөө шүүгэнээс авч өөр хүнд зээлүүлсэн гэдгийг нь сануулдаг. Эмээ нь хүнд мөнгөө зээлснээ мартаж өөр мөнгөний асуудал яригдаж байсан болж таарлаа. Улмаар Хээжи чимээгүйхэн дотгошоо орж эмээгийнхээ хадгаламжийн дэвтрийг буцаагаад хийдэг. Үүнийг нь авга ах Сүкхо сэжиглсэн байдлаар харна. Далайн ирэг дээр тамхи татан суух Хээжи дээр эмээ нь гинэтхэн ирэхэд тэрээр сандардагч эмээ нь надаа нэгийг өгчих гээд тамхинаас нь авч асан Хээжигээс далай тэнгэр хоёрын аль нь том бэ хэмээн түүний 12 жилийн өмнө эмээгээсээ асуусан асуултыг түүнд тавьдаг. Улмаар Хээжи мэдээж тэнгэр штэ гэж хариулахад эмээ нь түүнийг том болжээгээд үргэлжлүүлэн амьдрал хэцүү байсан ч хэнэгэн чиний төлөө байх үед урагшлах боломжтой болдог юм. Би чиний төлөө байх болохоор хүсснээр л амьдр. Эмээ нь бүх зүйлийг зохицуулна гэж хэлээд явхад Хээжи гүн бодолд автана. Ингээд Хээжи урам зоригтойгоор дахин зураг зурж багшаасаа зургаар сэтгэлээ илэрхийлж болох уу гэж асуухад багш надад дурлцхаа юу хэмээн тоглоом хийгээд өнгөрдөг. Хээжи эмээгийнхээ нүүрэнд нарнаас хамгаалах тос түрхэж санаа тавин мөн зургийн багштайгаа илүү их зураг зурж бас эмээгийнхээ хамтаараа далайд шумбаж үзэх зэрэгээр юугаарч орлуулшгүй цаг хугацааг өнгөрүүлнэ. Хожим нь Хээжи эмээгээ зурсан хар зургаа багштаа үзүүлэхэд багш зургийг нь үнэхээр гайхалтай сайн болсон байна гэд түүнийг сөүлд болох тэмцээнд орохыг санал болгох ба Хээжи үнэхээр сайн зурж юу хэмээн өөртөө итгэж ядан асууна. Багш мэдээж би чамайг худлаа магтахгүй. Чи тэмцээнд орно үсттэй гэхэд догдолсон Хээжи орноо гэдгээ хэлдэг. Юна ресторан. Сургууль тарж байхад өнөөх үл таних эрэхтэй Хээжиг дуудснаар тэрээр ханыг явуулж эрэхтэйтэй уулзна. Энэ эрэхтэй бол Хээжигийн нас барсан ээжийнхэн нөхөр буюу түүнийг орхисон хой даа бөгөөд тэрээр Хээжигээс мөнгө асууж эмээгийнхээ байшингаа зарсан мөнгнөөс авч өг хэмээн гуйдаг. Хээжи хулгай хэмэргүй байгаагаа хэлэхэд хой даав нь эмээгээс нь өөрөө очиж асууна гэлээ. Улмаар Хээжи түүнийг эмээгээс минь хол бай гэж хэлснээр тэдний харилцаа ширүүсч хой даав нь тэгвэл ядаж хадгаламжийн дэвтэр нь хаана байгааг л хэлчих гэв. Хээжи урандаа ширээ зохих ба тэдний хооронд ямар нэгэн нууц байгаа бололтой. Хээжи харих замдаа сууж байтал эмээн түүнийг тосон авч тэрээр эмээдээ зурсан зураг харуулхад эмээн түүнийг үнэхээр авьяастай юмаа хэмээн магтана. Хоол хийж явах үед Хээжи эмээгээ эм авсныг нь анзаарч та өвдөө юу хэмээн асуухад эмээ нь өдийн насан дээр бүгд л өвддөг юм гэж хариулдаг. Оройн эмээгээ унтсны дараа Хээжи зураг зурж нулимс нь цэйлэгнэн. Маргааш нь Хээжи сөүл рүү тэмцээндээ явхаар болох ба эмээ нь замдаа идэрээгээд боотолтой хоол өгч нэг хоног ч гэсэн хол баймааргүй л байна гэж хэлээд амжилт хүсэн гаргаж өгдөг. Удалгүй Хээжи буцаад гүйж ирэн эмээдээ дүрхээрээгээд нарны тос өгөх ба тэрээр эмээдээ хэдийнэ тасч санаа тавьдаг болжээ. Сөүлд зургийн тэмцээн эхлэх гэж байх үед Хээжи хойд эцэгтэйгээ уулзаж эмээгийнхээ хадгаламжийн дэвтрийг өгөөд
одоо миний амьдралаас алга бол гэж хэлдэг. Тэмцээн эхэлж багшийг хэсэг явсан хойгоор Хээжи зураг зурж дуусгаад багштаа зурвас үлдээсэн байв. Багш зургийг харж инээмсэглээд зурвасыг уншихад багшаа энэ зургийн нэр бол Наминчлал. Эмээд маань санаа тавьж угаарай. Уучлаарай. Бас танд баярлалаа. Гэгээлдэг зүйлд би дасахгүй бололтой гэсэн байлаа. Энэ хооронд Сукко ирж нэг л эвээ олохгүй байснаа ээжтэй Хээжи эмээ хоёрын ДНХ таараагүй гэсэн хариуг өгөхөд эмээ харахыг ч хүссэнгүй. Сукко ээжтэй үнэнтэй нүүр тулах цаг болсон гэдгийг хэлнэ. Гэтэл эмээ тэгээд тэр хэн юм? Яах гэж Хээжи болж жүжиглэнэ гэж. Гэхэд Сукко уг нь ч тийм л дээ. Гэхдээ би өмнө нь түүнийг таны шүүгээг ухаж явахыг харсан. Шалгаад үз гэж хэлснээр ууралсан ээж нь түүнийг хөөдөг. Гүүрэн дор хөвгүүд явж байхад Хээжи тэднийг дуудаж найзыгаа хаана байгааг асуухтай зэрэгцэн найз нь ирэх ба нэг хөвгүн Хээжиг зохиж цүнхийг нь булаана. Энэ үед ханы цагдаа нарыг дагуулan ирж улмаар тэд бүгд баригддаг. Цагдаагийн газар мөрдөгч Хээжинийг олон гэмт хэрэгтэй холбогдсныг нь хэлж байтал эмээ нь Суккогийн хамтаар ирж ач охиноо авч явахыг оролдоно. Удалгүй эмээ өөрийг нь 50 хэмээн гараа татаж ач охиноосоо чи Хээжи мөн бидтэй хүмүүс чамайг минь Хээжи бишгээд байна. Гэхдээ эмээ нь итгэхгүй. Нүдрүү минь хараад би Хээжи байна гэд хэлэлдэ. Гэхэд тэрээр уучлаарай гэх үгнээс өөр үг хэлсэнгүй. Цочролтонд орсон эмээ тэгвэл Хээжи минь хаана угаа юм хэмээн самуурч эхлэхэд Сукко ээжигээ тайвшруулна. Хээжиний хойд ав гэх хэрэгтэй камерт бичигдсэний улмаас баригдаж охин нь ч хэрэгээ хүлээсэн гэдгийг мөрдөгч түүнд хэлдэг. Энэ үед охин Хээжи үхсэн гэж амандаа зөөлөн хэлснээр өнгөрсөнд юу болсон талаар үйл явдал үргэлжлэнэ. 12 жилийн өмнө Хээжинийг ээж нь хулгайлсан нь үнэн бөгөөд Хээжи эмээгээ санаад байна. Буцаага түүн дээр хүргэж өг хэмээн уйлсаар байжээ. Тухайн үед тэд Юнжу гэх өөр нэг охинтой байсан байна. Хожим тэд машинаар явж байхад нөхөр нь эхнэртэй бид 2 хүүхэд өсгөж чадахгүй гэж хэлэхэд эхнэр нь хэрвээ мөнгөнд санаа зовоод байгаа юм бол мөрийтэй тоглохоо л боль гэж хэлснээр тэд хоорондоо маргалдаж улмаар машинд дайруулан осолд оржээ. Ослын улмаас жинхэнэ Хээжи ээжийнхээ хамтаар нас барсан бол нөхөр нь Юнжу гэх төрсөн охинтойгоо амьд үлдсэн байна. Тухайн үед эмнэлэгт охиных нь амьд даатгалын асуудлаар даатгалын ажилтан ирэхэд аав нь өөрийнхөө амьд гарсан охинд Хээжиний бугуйчийг нь зүлгэн Хээжи эцэст нь миний охин амьд үлдлээ гэхэд Юнжу өөрийгөө Хээжи биш гээд толгоогоос эксэрхэд аав нь чимээгүй гэхэд охин өгч эцэст нь даатгалын мөнгийг заллиж авсан байж. Эмээ хүүгийнхээ хамтаараа Юнжу гэсэн нэртэй боловч үнэндээ жинхэнэ Хээжи охиныхоо чандаран дээр гашуудан сууж байгаад ухаан алдан ундаг. Өөр хүний нэрийг хулгайлж амьдэрсэн хэрэгт буруутгагдсан Юнжу торны цаана сууж байхдаа Хээжи зурсан зурган дээрээс эмээгийнхээ талаар өөрт нь ярьж өгч байсныг дурсдаг. Эмээ гэртээ хоол үлдээж 2 хүнийхээр аяглан самгарцсан байдалтай сууж удалгүй ач охин Хээжиг байгаа мэтээр төсөөлдөг. Эмээ ач охиндоо охин минь хоолоо идцгээе гэж хэлсний дараа ач охин нь байхгүй болох ба энэ үед зургийн багш ирэв. Багш Хээжиг тэмцээнд төрүүлснийг нь хэлж зурсан зургийг нь өгөхөд эмээ аваад яв гэлээ. Гэтэл багш та зургийг хараарай. Бас танд баярлалаа. Тэр гэрлэнд төвлөрч сурсан гэж хэлээд явдаг. Багшийг явсны дараа эмээ зургийг харахаар шийдэх ба энэ үед Наминчлал нэртэй зураг ямар зураг байсан нь тодорхой болно. Наминчлал зургандаа Юнжу эмээгээ гартаа 2 охиноо хөтлөн далайн гүнээс дээшээ хөвж байгаагаар дүрсэлсэн байх ба үүнийг харсан эмээгийн сэтгэл хөдөлж уйлдаг. Нэг жилийн дараа өмнөх буруу замын амьдралаа орхисон Юнжу номын дэлгүүрт найзтайгаа ном үзэж байхад найз нь түүнд чи эмээ дээр дахиж очоогүй үсттэй. Очоод дахин уучлалт гуйгаач гэхэд Юнжу мэдээж очиж зүрхлэхгүй байгаа болохоор найзынхаа хэлснийг тоохгүй явдаг. Юнжу одоо дэлгүүрт худалдагчаар ажилладаг болжээ. Гэтэл Хээжиний аавгаах Сокхэ түүнтэй уулзахаар ирэх нь тэр. Юнжу Сокхэг ямар хэрэгээр ирснийг нь асуухад тэрээр сүүлийн хэдэн хоногт ээж чамтай уулзахаар ирээгүй биз гэж асууснаар Юнжуг гайхшруулна. Үргэлжлүүлээд Сокхэ ээж нь өнгөрсөн 7 хоногт алга болсныг бас хэдийгээр ээжигээ өөрсөдтэй амьдр гэсэн ч Ахмадын асрамжийн газарт үлдэхээр шийдсэн гэдгийг энэ талаар Юнжуд битгий хэлээрэй гэж гуйсан гэдгийг
түүнд хэллээ. Юнжу эмээгийн амьдарч байсан асрамжийн газарт ирж өрөөнд нь ороход шүүгээний хаалган дээр түүнтэй хамт авахулж байсан зураг наасан байлаа. Дараа нь Юнжу шүүгэнээс тэмдэглэлийн дэвтрийг олж хээжинийг хайж байсан зарлалын хуудсыг хараад эмээг хаанаас хайхаа ойлгоно. Ингээд Юнжу зах дээр очиж эмээгийн зургийг харуулan нэлээд хайсны эцэст түүнийг хогч ирээд явж байгааг олж харах ба эмээ гэж чангаар дуудснаар эмээ эргэж хардаг. Юнжу түүн дээр очиход эмээ эхэндээ түүнийг танихгүй байсан ч удалгүй түүний өөдөөс харан миний ач охин Хээжи мөн үү гэж хэлэхэд Юнжу тийм ээ би Хээжи байна гэж хариулдаг. 신발은 어땠어? Эмээ түүний нүрийг нь илбэнгээ би чамайг хаасайгүй хайсан. Одооноос хаашаач битгий яваарэ. Яг л хажууд минь байгаарэ. За юу хэмээн нулимс туслуулан хэлдэг. Согхэ зуучлагчаас байшин нь 1 жил хоосон байсан болохоор хэсэг хугацаанд түрээслүүлээч гэж гуйсаар зөвшөөрүүлж чадна. Ингээд хөршүүд цугларч эвдэрч ноорхоо болсон байшинг сэргэн засахад бүгд хүчин чармаалтаа гарган тусалдаг. Эцэст нь засварын ажил дуусч Юнжу эмээг гэрт нь буцаан авчирлаа. Юнжу эмээгээс намайг таньж байна уу гэж асуухад эмээ мэдээж би ямар сохорсон биш. Хоол хийгээтгэе, даалгавраа хий гэж хэлнэ. Эмээгийн ухаан санаа Хээжиний баг байх үеийнхэд байгаа бололтой. Энэ мөчөөс эхлэн Юнжу эмээтэй өвөл болтол хамт амьдрна. Юнжу 6 зурсаар эмээгийн ухаан санаа бүрэл хүүхэд шиг болсон байлаа. Эмээ Юнжугийн зурган дээр будаг нялж, бас нүүрэнд нь будаг нялж, тэд хоорондоо будгаар тоглолцооно. Далайн ирэг дээр сууж байхад эмээ тэнгэр далай дотор байна гэж хэлэхэд Юнжу эмээгээ тэрч та бол миний далай гэж шивэндэг. Оройн согхын ирж ээж чамаас бусад хүмүүсийг танихгүй байгаад сэтгэл маань өвдөж байна гэж тоглоом хийхэд Юнжу түүнээс далай тэнгэр хоёрын аль нь том бэ гэж асуув. Согхэ мэдээж тэнгэр том гэж хариулахад Юнжу зураг руу зааж далай тэнгэрийг багтааж чадна гэлээ. Эмээг унтуулсны дараа Юнжу юу ч бодлогогүй хөгжим тоглуулахад эмээ ухаан санаагаа алдахаас өмнө эрүүл ухаантай байхдаа хийсэн бичлэг тоглохдох нь тэр. Эмээ дансныхаа нууц дугаарыг хэлээд Хээжи чи сонсож байна уу? Би чамайг Хээжи гэдгээрээ дуудъя. Үннийг хэлэхэд чамайг Хээжи биш гэдгийг би хэдийнэ мэдсэн. Би зүгээр л хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Би чамайг Хээжи биш гэдгийг мэдэхгүй чигээрээ насурсан бол дээр байсан юм гэж бодож байсан. Гэхдээ одооноос тийм биш ээ. Ямар ч эргэлзээгүйгээр чи ч бас миний ач охин. Цусан төрлийн холбоо энэнд ямар ч хамаагүй. Чи үргэлж миний ач охин байсан. Би шумбагч хийж амьдарсан. Харин чи зураачийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Амьдрал минь хэцүү байсан ч эцэстээ би чамтай уулзсан. Удахгүй би үхэн. Би чамаага орхимооргүй байна. Яасан ч орхихыг хүсэхгүй байна гэж хэлхийг Юнжу сонсоод уучлаарай хэмээн уйлсаар. 가져가매. 문질로 먹고 살았지만 너는 고달픈 나 인생. Удалгүй эмээгийн бие муудаж эмнэлэг твтгэхэд Юнжу түүнийг сахина. Эцэст нь эмээ түүнийг Юнжу хэмээн жинхэнэ нэрээр нь дуудаад хацрыг нь илж миний Хээжи дээр очих цаг боллоо. Би түүнийг хэтэрхий удаан хүлээлгэж эхлэе гэж хэлдэг. Улмаар Юнжу би яах юм гэж асуухад эмээ үргэлжлүүлэн сайхан амьдралаар амьдр. Би Деважинд очисон ч чамайгаа хизээч мартахгүй. Ач охин минь байсанд маш их баярлалаа гэж хэлээд хорвоогоос халина. Юнжу эмээгийн гараас атгаж баяртай эмээ. Гэхдээ битгий ийм хурдан намайг орхилдоо. Би сайхан амьдрах болно. Амлаж байна. Танд хайртай шүү гэж хэлээд цээжийг нь дэрлээд уйлдаг. Ингээд эмээ каноло цэцгэр дүүрэн талд Хээжи ач охиноо дуудан хаана байгааг нь асуун хайх ба бяцхан Хээжи эмээгээ дуудан нуугдаж эцэст нь гарч ирснээр эмээ ач охин хоёр уулздаг. Эмээ намайг сансан уу гэж асуухад Хээжи маш их сансан гэж хариулна. Тэгэд Хээжи эмээдээ хаашаач битгий яваарэ гэж хэлэхэд эмээ хаашаач явахгүй гэж хариулах ба энэ дур зургийг Юнжу зурж
үдсгэлэнгийн хананд өлгснөөр кино төгсдөг. Юнжүү зургийнхаа үдсгэлэн гаргаж арлынх нь хүмүүс түүний зургийг баяртайгаар үзэх ба тэрээр арал дээр өнгөрүүлсэн амьдралынхаа сайхан мөчүүдээс зураг зурж үдсгэлэнгээ гаргажээ. Эцэст нь хүн бүрийн харцаа нэг л зурган дээр төвлөрөхөд тэр нь эмээгийнх нь зураг байлаа. Юна ресторан.